What is up? What is up? What is up? Юу байцгаана? Сонсохон юу вэ? 2025 онд дуусч байна. Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ. Жилийн эцсээ. Сайхан базнаа. За хоёр бичлэг би өнөөдөр хийн. За яг хоёулаа юу яана гэж найдаж байна. Оноос өмнө гарна гэж найдаж байна. Гэтэ магадгүй оны дараа ч зарим нэг нь гарч магадгүй. Гэтэ хамаагүй. Ер нь бол ойрдоо 3 бичлэг гарна. Хамгийн ойрын гарах. Энэ бичлэгийг нийлээ. Энэ болохоор 2025 оны хамгийн таалагдсан кинонууд favorite best гэхээр миний хувьд тийм ээ ямар objective хэлж байгаа ш кино критик биш тийм ээ нөгөөх нь бол 2025 оны pop culture баацныг юм ба яг миний хувьд тийм гоё experience-ууд сонсон хөгжим тогсон тоглоом pop culture тийм сонирхолтой юмнууд гоё юмнуудаас байгаа. За нөгөөх нь бол 26 оны anticipation тийм хамгийн өндөр хүлээлттэй байгаа бүтээлүүд. За ингээд ийм 3 бичлэг бол ойрын хугацаанд гарч байгаа. Хэрвээ энийг үзэхэд нөгөө хоёр нь юм уу нөгөө нэг нь гарцсан байвал бас үзээрэй. Санаа сэтгэлээ хуваалцаарай. Нөгөө хоёроос нь ирсэн бол welcome. За 2025 оны хувьд бол яг уран сайхны кино бүрэн хэмжээний кино гэдэг талаас бол миний хувьд ойрын жил байгаагүй гоё жил байла. Төсөөлөөгүй experience-үүдтэй, төсөөлөөгүй кинонуудтай айгу ер нь айгу олон талаас гоё жил байсан. Ялангуяа кино театр experience гэдэг талаасаа бол үнэхээр гоё байлаа. Маш жаргалтай гоё жил байлаа. 2024 оны хувьд 25 оны хувьд бол яг 24 оноос бол цөөхөн кино үзсэн. 23 оноос ч цөөхөн кино үзсэн юм байна. Яг ингээ харах юм бол яг ойрын хэдэн жилдээ хамгийн цөөхөн кино үзсэн юу бол болж юм л да. Жил болж яг 20 оноос хойш харах юм бол тийм 20 оноос хойш хамгийн цөөхөн кино үзсэн жил юм байна. Шинээр гэхдээ хамгийн импакттай нөлөөтэй гоё experience-тэй жилийн нэг байлаа. За олон кино үзрүүд бас айгу гоё байлаа. Superman, The Fantastic Four, Thunderbolts, Demon Slayer, Infinity Castle. За тэгээд Predator, Avatar гэд айгу олон үзрүүд хийсэн. Тэд нар гоё байсан. Sinners F1 2 дээр үзээ хийсэн ч болоосаа гэж бас бодож байна. Тэгээ ирэх жил 26-нд гоё өдрүүд хийнэ гэж найдаж байна. Тэрийг одоохондоо гэхдээ хэлэх боломжгүй байна. За кинонуудыг ерөнхийдөө яг топ 10 кино байгаа. За топ 10 киноноос гадна зүгээр юм өөр төрлүүд бас байна л да. Тэгээд санаанд орж байгаа зарим нэг төрлүүдээ яриа. Та хэдийн санаанд орж байгаа 2025 онд үзсэн кинонуудаас хамгийн таалагдсан эсрэг дөрүүд юу байсан бэ? Миний хувьд бол хамгийн таалагдсан эсрэг дөрүүдийн нэг бол Frankenstein киноны Guillermo del Toro найруулагчийн Frankenstein киноны Victor Frankenstein бол амар зөвүүн мундаг дүрэл байж чадсан. Oscar Isaac үнэхээр супер байсан. Victor Frankenstein гоё таарсан. Өөр гоё эсрэг дүрх нь бол 28 жилийн дараа буюу одоо Danny Boyle-ийн 28 Years Later киноны нэг эвгүй нөхөр байгаа. Эвгүй зомби эсрэг дүр байгаа. Тэр бас амар заван зөвүүн эсрэг дүр байсан. Nicholas Hoult Lex Luthor-ийн дүр үнэхээр гоё таарсан. Сюрприз. Яг ер нь Lex Luthor-ыг бас сайн төсөөлж чад яг үнэхээр супер жүжигчин зөвүүн дүр Lex Luthor гэхдээ энэ хоёрыг нийлүүлж чадахгүй гэдэг дээр эргэлзээтэй байсан бол тэр эргэлзээг байхгүй болгосон гэж бодож байна. No other choice capitalism байлаа. Тийм тэгээд Predator Killer of Killers-ийн ер нь эсрэг одоо юунод Predator бүгд зөвүүн байсан гэж хэлж болно. Sentimental value дээр Stellan Skarsgård-ийн Stellan Skarsgård-ийн дүр Renate Reinsberg-ийн дүрийн аав бас амар дүр байлаа. Тэгээд Аватарын Варан үнэхээр кул эсрэг дүр байлаа. Үнэхээр кул эсрэг дүр байж чадлаа гэж бодож байна. Та хэдийн санаа сэтгэлдээ бас хуваалцаарай. One Battle After Another-ийн хиний дүр, Sean Penn-ийн дүр амар зөвүүн эсрэг дүр байсан. Энэ оны бас онцлог эсрэг дүрүүдийн нэг байсан гэж бодож байна. За нэг иймэрхүү эсрэг дүрүүд бол байна. Яг цэвэр эсрэг дүр гэж хэлэхгүй ч гэсэн эсрэг талдаа гэх юм уу одоо тийм анти-хиро зөвүүн дүр гэх юм бол Silver Surfer Julia Garner-ын тоглосон Silver Surfer Fantastic Four үнэхээр кул байсан. За нэг юм эсрэг дүрүүдээс санаанд бол орж байна. Өөр та хэд бас сэтгэлээ хуваалцаарай. За артистик талаас хамгийн гоё кинонууд нэг Frankenstein байлаа. Тэгээ Predator Killer of Killers-ийг би бол дуртахгүй болохгүй байна. Артистик мэдрэмж талаас хамгийн гоё кинонуудын дурдах нь бол энэ байна. За тэгээ бэлдсэн юм руу оръё. За кино театрт үзсэн ч болоосоо гэдэг төрөл байгаа. За кино театрт үзсэн ч болоосоо гэдэг төрлийн 3 кино дурдъя гэж бодсон. Нэг нь One Battle After Another байлаа. За One Battle After Another-ийн хувьд бол Paul Thomas Anderson-ы шинэ бүтээл Leonardo DiCaprio гол дүр тоглосон туслах дүрүүдэд Chase Infinity галзуу нэртэй Chase Infinity. Тэгээд Benicio del Toro, Sean Penn гэх мэт мундаг жүжигчдийн бүрэлдэхүүн байгаа. Тэгээ Яна Тейлор бас юм дүрд байгаа. Тийм. Тэгээд One Battle After Another-ыг ревю хий гэж бодсон боловч цаг янз бүрийн юм таараагүй тэгээ болоогүй. Надад бол таалагдсан.
ер нь бол таалагдсан. Гэхдээ бодсноосоо өнгөцсөн кино байсан санагдсан. Айгүй тийм ямар сэдвүүд хөндөж байгаа вэ? Тэрийг яаж үзүүлж байгаа вэ? Тэр одоо revolution хийж байгаа босгочд гэх юм уу да тий. Ийм нөхдүүдийн яг юуны төлөө, яг юуны эсрэг босоод байгаа, яг яагаад юм гэсэн зүйлүүдэд хангалттай мэдрүүлж чадаагүй юм шиг санагдсан. Үдсэн experience талаас гоё кино байсан. За өөр гэх юм бол Frankenstein байна. За Frankenstein-ыг театрт үзсэн ч болоосоо гэж бол бодож байна. Театрт байсан бол үнэхээр үзэсгэлэнтэй маш гоё хийцтэй. За угаасаа Del Toro-гийн сул кинонууд ч байсан маш сайн, угаасаа ихэнх сайн кинонууд art direction гэдэг зүйлийг бол үнэхээр тулгадаг тийм ээ. Ямар гоё дүрслэлтэй, ямар гоё юм урлаглаг нүуд баясгсан тэр ертөнцид нь очмоор юм шиг. За зарим нэг үйл явдал юмнууд нь хүнд учраас очихгүй махад ядаж очиод харчмаар юм шиг. Продакшныг нь очиод сетийг нь жуултгаа очиод харчмаар юм шиг. Ийм гайхалтай гоё мэдрэмж өгч чаддаг кинонуудыг хийдэг Del Toro-гийн хувьд бол нэг дээрээс нь ийм гоё нэг юм амар гоё ах юм шиг санагдал Del Toro-той уулзах юмсан Del Toro амьд зэрүүн байхад нь мэдгүй 10 метрийн зайнаас ч болтгоо харцгансан гэж боддог хүмүүсийн нэг амьдрал дээр болдог бол ингээд цай уугаад кино яриад аимшиг кино яриад мэдгүй урлаг яриад за ярилцсан ч гэж юу аах вэ тэр агуу үнтэй зүгээр сонсоод ярих юм те ингээд суучаансан гэж юм мөрөөддөг тийм агуу хүн байгаа хайртай уран бүтээлч үнэхээр хайртай уран бүтээлч тэгээд сүүлийн хэдэн жилийн одоо агуу бүтээлүүдийн нэг Pinocchio хийсэн Pinocchio-гийн хөгжим Оскар бүр аваасаа гэж найдажсэн чи бүр нэр дэвшээчгүй юу дуун. Тэгээд Frankenstein-ийн жил бол одоо ямар нэг шагнал юмд явах нь сайн мэдгүй байна. Гэхдээ яваасаа явах нь бол зөв байж таарна. Тэгээд шагналаар гэхдээ энэ кино дүгнэгдэхгүй. Энэ жилийн миний хамгийн хайртай кинодын нэг байсан. Үнэхээр үзэсгэлэнтэй, үнэхээр мундаг. За гэхдээ зөвхөн хийц биш шүү. Зохиол гэдэг зүйл тэр Frankenstein дээр хөндөж байгаа сэдвүүдээ би Frankenstein-ыг ревю хийх гээд бүр үнэхээр сэтгэл хүрээв. Цаганд бол байсан. Бүр ингээд текст бэлдэж эхэлсэн ревюгийн. Гэхдээ бүр ингээд ревю хийхээр энэ кинонд ингээд би яаж бэлдэж, яаж үгээ цэгэнж, яаж бүр скрипт зохиол бичиж ярих юм ба те тэмдэглэж бүр бичиж ярьсан ч миний ревю тэр киноны хэмжээнд хүрэхгүй юм шиг юм сэтгэлийг төрүүлжсэн бүтээл бол Frankenstein байсан. Амар хайрлсан бүтээл. За кино театрт үзсэн ч болоосаа гэсэн бас нэг бүтээл бол Predator Killer of Killers байгаа. Энэ жилийн сюрприз бүтээл. Dan Trachtenberg-ийн энэ жил найруулж гаргасан 2 Predator-ын киноны нэг Killer of Killers бол awesome. Үнэхээр гоё байсан. Театрт үзсэн бол үнэхээр гоё байгуулсан. За театрт үзэх боломж олдсонд баярлж байгаа кинонууд байгаа. За нэг нь бол Filmbridge компанид бас баярлж байгаа, хамтран ажиллаж нээлтийн үзүүрийг хийсэн. За дээрээс нь кино театруудад бас гарсан кино бол Park Chan-wook найруулагчийн Lee Byung-hun гол дүр тоглосон No Other Choice байгаа. За энэ бол үнэхээр гайхалтай masterpiece бүтээл болвол байсан. Үнэхээр гайхалтай бүтээл байсан. Цэвэр ашигын төлөө, цэвэр их мэдлийн төлөө, цэвэр одоо stock price тийм ээ. Хувьцааны үн өсөх. За иймэрхүү ингээд юм зөвхөн цөөхөн хідэн хүнд ашигтаас одоо орлогын систем, санхүүгийн эдийн засгийн санхүүж байгаа эдийн засгийн юм систем өөрөө хүмүүст ямар хортой бай. Тэгээд ашигын төлөө яаж зардлыг хянж ашгаа нэмэх вэ гэдэг ийм хандлагатай явж байгаа систем юуны ажилчдад яаж нөлөөлдөг вэ? Нийгэмд яаж нөлөөлдөг вэ? Тэр өрсөлдөө юунд хүрэгдэг вэ гэдгийг үнэхээр гайхалтай харуулсан мундаг бүтээл байсан. Тэгээ театрт үзсэн боломжтой бол баярлж байгаа. Одоо нэг үе бодвол Монгол кино театрт үнэхээр гоё сор одоо гэж хэлж болох бүтээл гардаг болсон маань Park Chan-wook-ийн өмнөх одоо Decision to Leave кино хүртэл гарч ирсэн шүү дээ. За тэгээ It Was Just an Accident гэх кино байгаа. Jafar Panahiгийн Иран уран бүтээлчин бүтээл энэ бол энэ жилийн бас хамгийн онцлог бүтээлүүдийн нэг гэж бол бодож байна. Кан дээр шилдэг одоо кино гэж хэлж болохоор те дууг шагналыг бол авсан. Үнэхээр гоё experience байсан. Улаанбаатар улсын кино наадмын энэ жилийн сонголтуудын нэг байсан. За тэгээд нөгөөх нь sentimental value байгаа. За sentimental value-гийн хувьд бол бас л одоо энэ жилийн онцлог гол бүтээлүүдийн нэг байлаа. Маш одоо юм сэтгэл хөдлөгсөн удаан гэр бүлийн драм им epic драм гэж хэлэх бол буруудахгүй юм кино байсан. Joachim Trier найруулагчийн одоо мундаг кино байлаа. Өмнө нь бол Worst Person in the World гэж киног нь үзээд үнэхээр Renata Reinsve гэж жүжигчин за дээрээс нь Joachim Trier гэж найруулагч шүтж байсан. За тэгээ энэ кинонд бол ямар мундаг уран бүтээлчтэй гэдгийг дахин харуулсан туслах дүрд Renata Reinsve-гийн дүрийнх нь дүүгийн дүр тогсон жүжигчин бол бас энэ жил одоо нэлээд анхаарал татж байгаа. Тэр нь бол зүйсний хэрэг Агнес Питерсон гэдэг дүрд тогсон Инга Лилеас гэдэг жүжигчин байгаа. Үнэхээр супер байсан. Stellan Skarsgård өөрийгөө ямар агуу бүтээлч вэ гэдгээ харууллаа. Renata Reinsve за тэгээд Elle Fanning ч гэсэн ямар сайн жүжигчин бэ гэдгийг бас давхар одоо харуулж чадсан юм
гоё кино байсан. Кинотеатрт үзэх боломж олцсон. Энэ 3 кинон дээр бол ялангуяа маш их баярлж байгаа. За миний хувьд энэ жил бас нэг айгүй сонирхолтой зүйл байсан юу гэхээр дараагийн бичлэгэнд илүү өөр өнцгөөс нь бас pop culture entertainment аяллалын experience талаас ярих бах. Нэг сонирхолтой юм хэм бол би Бангкокт сар гарan амьдэрсэн. Одоо амьдэрсэн гэж ярих бах та сар гарan base нэвчээ те. Амьдэрсэн гэж ярих бах. Та хэлээр амьдэрсэн гэхүү. Ер нь өөр газар хэдийн хугацаанд байсныг амьдэрсэн гэж хэлээд хэдийн хугацаанд байсныг аялсан гэхүү. Тий. Ямар ч сар гарan байсан. За ингээд тэр хугацаанд бол Бангкокт кино театрын салбар за ер нь entertainment pop culture салбар ямар том юм бэ? Ямар сүртэй юм бэ? Заримдаа ямар одоо жоохон сүрдмээрч юм шиг заримдаа consumerism буюу одоо хитрхи бүтээгдэхүүн дээр суурилсан худалдаа авалтан дээр суурилсан байгааг нь харахаар бас аймаарч юм шиг гэхдээ үнэхээр гоё те ялангуяа энэчнээс одоо харж байгаа өнцгийн хувьд бол үнэхээр гоё байсан. Тэгээд тэнцээ бас кинотеатраас бол ер нь боломжтой үедээ л кинотеатр орж исэн. Хямдхан ч юм бэлээ. Тухайн үед байсан буудал нь одоо том юм моолтой ойрхон байсан учраас бас үзэх боломж айгүй өндөр байсан. Тэгээд айгүй олон кино үзсэн. Би амар их баярлж байгаа. Миний яг 2 сар бүртгэсэн 1 сарын сүүл 2 сар 3 сарын их хүртэл бүртгэсэн кинонуудыг та хэд миний Letterboxd-аас хараарай. Тийм тэгээд айгүй гоёсэн театр. Тэгээд тэр үед үзсэн кинонуудаас айгүй таалагдсан онцлог кинонууд гэх юм бол Азраэл байна. За Азраелийн хувьд бол надад маш их таалагдсан Самара Weaving тоглосон кино. Ийм minimal аимшигын аимшигын гэх юм уу да триллер гэх юм уу кино маш сонирхолтой юм кино байгаа. Нөгөөх нь Sing Sing байгаа драма кино. Оскар тус ганц 2 төрөл нэр дэвшсэн. Common Domingo гэж ойрын миний 10 орчим жилийн хамгийн хайр үргэж байгаа. Үнэхээр cool. Тэгээд энэ улаан хевсэн дээр галзуурдаг. Үнэхээр супер жүжигчин байгаа. Гоё байсан. Тэгээд бас айгүй юм сэтгэл хөдлөсөн emotional маш гоё киноос амьдрал дээр болсон үйл явдлаас идэвсэн амьдрал дээр тэр болсон үйл явдалтай нь холбоотой хүмүүс өөрсдөө одоо тогсон. Ер нь Common Domingo ганц жүжигчин мэрэгчлийн жүжигчин байгаа энэ кинонд. Бус нь бүгд яг одоо амьдрал дээр хоригдож исэн тэр Sing Sing гэж програмд орж исэн. Ял авцсан хоригдож исэн хүмүүс нь өөрсдийнхөө дүрс тогсон байгаа. За Flow байгаа. Flow-ийн Lato animation-ыг бол тэнцээ үзсэндээ маш их баярлсан. За дараа нь Оскар авсан. Дэлхийн маш олон улсын олон газруудаар үнэтэй төлбөртэй болон үнэгүй төлбөргүйгээр ингээ гарсан. Одоо жишээ нь дэлхийн хамгийн алдартай, хамгийн хуучны, хамгийн том төв талбайнуудын нэг одоо Мехико хотын төв талбайд хүртэл одоо гарсан 150,000 цуглаж үзсэн гэж байгаа жишээ нь 120 гэлөө 50 гэлөө. За тэр явцаа шүү. Ямар ч 100,000 холд авсан. Тийм олон цуглаж үзсэн гэж байгаа. Тэгээ энэ гоё бүтээлийг театрт үзэх боломж гарснаас айгүй гоё байсан. Тэгээ театрын experience-аас айгүй гоё байсан. Тэр хүүхдийнх нь танхим болол айгүй гоё юм бэлээ. Та хэд зураг хальт харагдаж байгаа, хальт жижиг бичлэг харагдаж байгаа. Айгүй гоё юм бэлээ. Хажуудаа юм хөөрхөн госор мосуртай танхимынхаа гадаа юм тоглоом моглоомтой. Ер нь кино театрын experience тэнд бол үнэхээр супер топ болол байж чадсан. Тэгээд тэнцээ үзсэн кинонууд experience-үүдээ бас нэмээд ярина. За тэгээд Анораг үзсэн. Анорагийн үзүр надад маш таалагдсан. Анора кино ер нь надад айгүй таалагдсан. Best Picture авахт нь бас таалагджсэн. Яг эргээд бодоход яг хамгийн шилдэг киноны нэг юм үгүй үгүй шилдэг киноны нэг мөн хамгийн шилдэг нь байсан үгүй юу гэдэг дээр бол одоо юу яхад бол дебеттэй хэлцүүлэг маргаан явахад бол би ойлгохоор ийм болол байсан. Хамгийн шилдэг нь гэхээр мэдээж асуултын тэмдэг бол төрж байгаа. Гэхдээ таалагдсан. Ийм кино байсан. За тэгээ Brutalist, The Brutalist бол надад маш их таалагдсан. Brutalist-ийн дундуур intermission-тэй байсан айгуу гоё experience бас байсан. Чи өөрөө 3 цаг гарангийн кино тэгээ дундуур нь явж байгаа завсарлаа тэр завсарж байгаа хэсгийнх нь ер нь The Brutalist киноны хөгжим өөрөө айгүй гоё содон хөгжимтэй байсан. Тэгээд яг тэр завсарлагаанаар нь яг ингээл хөгжим яваал тэр дүрс нь гэр бүлийнхэн дүрс ингээ гарцсан ингээ байж хол бас айгүй тийм гоё experience байсан. Тэгээ ер нь энэ хүрээнд бол тэр Оскарын хүрээнд Оскарт нэр дэвшиж байгаа яригдж байгаа гэсэн айгүй олон кинонууд бас тэр үед кинотеатраар дахиж гарсан. Тэр нь бас одоо Dune, Wicked, Gladiator 2, Wicked биш ямар Robot, Wild Robot, Anora, Memory of a Snail за тэгээд Sing Sing гэх мэт бүтээлүүд дахиж гарч ирсэн. Тэгээд тэр нь амар таалагдсан. Тэгээд би энэ одоо дахиж гарч байгаа үзүүрүүдийн хүрээнд Анораг үзэж амтсан бусдын бол Wild Robot мобдаг болно. Үзсэн бол гоёсэн. Гэхдээ хугацааны хувьд зүрсөөч бас чадаагүй. За тэгээ Bangkok-ийн experience-ээс зүгээр нэмээд ярихад айгуу гоё юм. Бангкокт байж байгаад айгуу санаандгүй болж ирсэн бас заяад баярлаа. Манай найз надад хэлсэн. Яг энэ Япон киноны наадам болж байгаа юм биш үү? Жил болгоо ингээ Бангкокт кино, Японы кино урлагийн наадам болд юм байна. Тэр болж байгаа юм биш үү? Тэгээ тэрийг заяа хийсний дараа би олж мэдсэн учраас очиж болвол үдсэн Бангкокт яг 2 сарын 7-оос 16-ны өрөнд боссон юм билээ. Би тэгээ 13 4-нд баг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ эрт мэдсэн бол уг нь нилээд олон кино үзчих боломж байсан юм билээ. Нилээн боломжийн үнэтэй байсан. Тэгээд
Тэр фестивал дээр нэлээд цагийн тулгаж байгаа билет олж аваад домогт Акира бол үзэж чадсан. Тэгээ нэгдүгээр игнэнээс үзсэн. Гэхдээ л гоё байсан. Амьдрал анх удаага Акира гэдэг кино театрт үзсэндээ бол маш их баярлж байгаа. Тэгээ айгүй гоё боломж байсан. Магадгүй эрт мэдсэн бол төлөвлөж чадсан бол ууг нь юу яах байсан бах. Илүү гоё игнэнээс үзэх байсан бах. Тэгээ тэр нь жоохон харамсалтай байсан. Тэгээд тэнцээс Captain America-гийн нэг айгүй гоё юм. Попкорны сав байсан юм Нана ингээд ундаа хийдэг сорултай юм. Нана ингээд Captain America-гийн гоё ингээд юуны бамбан тагтай. Тэгээ энийг ингээд 590 баат байсан л да. Тэгээ эн чинь манайхаар бол нэг 60,000 төгрөг. Тэгэл ахуу байх уу гэж айгүй олон эргэлцсэн. Тэгээ эхний өдрөө энийг яг олж харсан ихний өдрөө заа гэж бодоод дими мөнгө өрөх гээд байна гэж бодоод болцсон. Тэгээ дараа нь өөр нэг том мол дээр явж байгаа харцал. Яах вэ гэл. За авъя гэж бодлоо гэхэд яаж авч явах вэ гэдэг чинь айгүй хэврэг гэдэг байгаа шүү дээ. Яаж авч явах вэ гэл бодож байгаа харихгүй бодлоо байхгүй. Тэгэл оройн бодож байгаа за ерөөсөө тэг чинь ингээ буцах цаг төгсөн байсан. За ерөөсөө л авъя дараа нь харамсна гэж бодол. Одоо энэ сетментэн дээр чинь амар гоё харагдан те. Тэгээ ундаа хий чин цай май те ингээл одоо би стрим янз бүрийн юм дээр юм уудаг штэ. Тэр мэрэндээ ингээ ашиглаад амар гоё харагдан те. Гоё болно сетмент болно гэртээ попкорн идэхэд гэл. За ерөөсөө л авъя. Тэгээд яг буудалтайгаа ойрхон нөгөө нэг том мол руугаа ороод кино театрын салбар руу ороод авах гээд орсон ч тэр салбарт нь тусцсан. Тэгээ өөр салбарт нь байгаа үгүйг ер нь бол мэдэхгүй байсан. Тэгээ асуулгасан чинь ерөөсөө яг одоо төвд нь байдаг Siam Paragon гэх амар том мол байдаг. Дэлхийн хамгийн том молуудын нэг тэнд байна гэж. Тэгээд тийшээгээ явахаар 40-50 минут болно. Очоод аваад наанцсан дахиад 2 цаг гарангийн юм болох гээд байдаг. Тэгээ бас өөрхөн мөнгө зарна те. Нааш чи явахад нэг сүртэй үнэтэй биш ч гэсэн. Тэгээд нөгөө нэг явах төгссөн бараг сүүлийн өдөр байсан баха Бангкокт. Тэгээ тийм учраас надад тэрэнд зарцуулах цаг 2 3 цаг явахтаа байгаагүй. Тэгэл за ганц тэрийг авахын төлөө одоо Siam Paragon орчод эрсэлтэй биш дээ гэж бодоод юу яасан? Буцсан ч байх уу одоо тэгээд буудлуугаа буцаад тэгээ авч чадаагүй. Харамсалтай бай та хэд зургийг харагдаж байгаа бах. Авцсан байсан бол ингээд тавьсан байж байгаа юу? Тийм. Тэрэндээ жоохон харамсаж байгаа. Дараагийн удаа тэгж харамсгаар юм хийхгүй. Тэгээд юу кино театрт үзсэндээ баярсан гэдэг дээр нэрээ Носфератуг оруулах юм байна. Носфератуг үзсэндээ айгүй баярсан. Носферату айгүй сонирхолтой нь театрт маш гоё experience байсан. Бүр үнэхээр галзуу үзэр байсан. Амар таалагдсан. Тэгтээ ерөөсөө үзснээ дараагаас хойш яг ревю дээр ярьсан баг. Тэрний дараагаас хойш ерөөсөө мартагдсан. Энэ жил үзснээ ч бараг санахгүй байсан. Тэгээ сая ингээ харж нэрээ Носферату үзсэн штэ гэж бодоод л өнгөрсөн. Ер нь бол. Тэгэхээр надаа нэг тийм юм үлдээгүй кино байгаа даа л да тий сэтгэл нэг үлдээгүй. Гэхдээ яг театрт үзэхэд бол гоё experience бол байж чадсан кино байсан шүү. Тийм тэгээд Captain America бас үзсэн мэдээж. IMAX-т үзсэн бас гоё experience бол байж чадсан. Тийм юм байна. За тэгээд кино театрын галзуу experience гэдэг сэдв байна. За энэ дээр яг Носфератуг оруулж. За энэ дээр нэмэх юм бол Mission Impossible The Final Reckoning байгаа. Гоё experience байла. Avatar Fire and Ash 2 үзсэн. Галзуу. Үнэхээр супер байсан. 28 жилийн дараа 28 years later кино театрт гэсэн маш их баярлж байгаа. Амар гоё experience байла. Epic. За Joseph Kosinski-гийн Brad Pitt гол дүр төгссөн F1-ийг дурдахгүй байхын аргагүй галзуу experience байсан. 2 үлээ 3 удаа үзсэн. 2 баха IMAX үзсэн. Үнэхээр супер байсан. Хөгжим нь галзуу, мэдрэмж нь галзуу, найруулга нь галзуу, emotion нь гоё, Carrie Condon ямар ч үзэсгэлэнтэй гоё юм. Brad Pitt ямар ч cool, Damson Idris cool as fuck. Тэр машины зураг авалт эвлүүлэг найруулга тэр зураг авалт камерын шилжилт супер. Тэгээ Sinners holy fuck Sinners мэдсэн ч байгаа би Ryan Coogler-ийн Sinners-ийг хүлээж л байсан. Гэхдээ ийм амар кино болно гэж бодоагүй. Тэгээ Sinners-ийг театрт үзсэн дээ. Маш их баярлж байгаа театрын үнэхээр галзуу experience байсан. 3 удаа үзсэн би болсон бол дахиад ч үзэх байсан. За ингээд нарийн төрлүүдний нүрэ дуусчин топ 10 руугаа оръё. За топ 10. Топ 10 гэхээр түрүү хэлжсэн их нь хамгийн шилдэг гэхээсээ илүү яг мэдээж миний шилдэг гэж бодож байгаа. Гэтэ тэрнээсээ илүү надад таалагдсан. Би энэ одоо кинонуудыг маш сайн хийгдсэн гэж бодож байгаа. Таалагдсан сайн гэж бодож байгаа хоёр нэг юм ба штэ. Энэ нь хоёулаа өндөр кинонууд гэсэн утгаар. За 10-т Sentimental Value. За түрүүнд товчонд дурдсан. Joachim Trier найруулагчийн Sentimental Value бол гэр бүлийн драма. Тэр зүйлийг яаж одоо тэр травманууд, харилцааны травманууд, жоохон хүүхэд байхдаа мэдэрсэн травманууд, гэр бүлийн драманууд. Энэ бүхэн өдөр тутмын бидний амьдралд мэрэгжилд яаж нөлөөлдөг? Заримдаа яагаад магадгүй нөлөөлөх нь
баг байдаг ямар нөхцөлд тийм ээ. Түүнийг юугаар нөхөж чаддаг, нөхөхийг хичээдэг. Эсвэл тэр хоосон орон зайг энэ нөхцөлд бол хиний дүрийн Рената Ренсбергийн дүрийн одоо тэр хоосон байгаадаа мэдрэмжийг бид нар юугаар нөхөхийг оролддог вэ гэдэг ч юм уу ийм зүйлүүдийг маш энгийнээр удаанаар тайвнаар уран бүтээлч хүмүүсийн гэр бүлээр маш гоё харуулсан гайхалтай бүтээл байла. За 9-т нь Predator Killer of Killers түрүүн 9 театрт үзсэн ч болоос маш гоё experience байсан. Fun байсан. Dan Trachtenberg үрд баярлаж явна. Predator гэдэг франчайзыг оригинал киноноос нь хойш бол одоо энэ хэмжээнд өргөдөөгүй хэмжээнд өргөж байна. Prey киног бол би хүмүүст хэлдэг. Үзээгүй бол please үзээрэй. Тэгээд энэ юу Predator Killer of Killers бол үнэхээр гоё story, 3 cool өөр storyсэн те ийм одоо Nordic цаг үед ийм Vikingчүүдийн үед нэг ийм дачин эмхтэй тэнцээ одоо кланы лидер эмхтэй тулж байгаа тухай нөгөөт нь самурайчүүдийн үед самурай залуу предатортай тулж байгаа тухай найзтай хамт тулж байгаа тухай тэгээ нөгөөт нь 2 дугаар дайны одоо байлдааны нисгч онгоцны одоо юм нисгч зэрэг залуу яаж байгаа тухай тэ тулж байгаа тухай энэ бол үнэхээр гоё story байсан cool байсан акшн галзуу байсан анимашн стил нь гоё байсан. За 8 дугаар нь Superman. За Superman-ийн хувьд бол миний найдажсэн кино байсан. Найдажсэн итгэжсэн кино байсан. Энэ бол өнгөлөг итгэл найдварыг бэлгэлсэн эрэг зүйлийн бэлэг тэмдэг болсон итгэл найдварын бэлэг тэмдэг болсон Superman байж чадсан. David Corenswet, Rachel Brosnahan хоёр үнэхээр гоё chemistryтэй байж чадсан. Unlike Pedro Pascal, Vanessa Kirby тэр хоёр chemistry жоохон болоогүй санагдсан. Superman-ы тэр бол гоё байсан. За түрүү Nicholas Hoult-ыг бас дурдсан гоё байж чадсан. Амар таалагдсан. Гоё үзүр байсан. Түрүүн үзүрдээ дурдаагүй маань шүний үзүрүүд хийсэн хамгийн гоё үзүрүүдийн нэг байсан. Superman awesome. Тэгээд Millie Alcock-ийн Supergirl-ыг тэсэн ядан хүлээж гин. Тэгээд Superman-ы Man of Tomorrow-ын зураг авалт тун удахгүй эхлэх юм бэлээ. Тэгээд бас л тэсэн ядан хүлээж гинэ. За дараа нь бол It Was Just an Accident, Jafar Panahiгийн кино. Ийм амар хүнд нийгэм харамттай авторитар нийгэм систем дундаас одоо түүнийг шүүмжилж уран бүтээл хийж зориглоно гэдэг бол зөвхөн Jafar Panahi гэлтгүй энд оролцсон уран бүтээлчдийн хувьд бол одоо гайхалтай том зориг. Яг одоо нөгөө Ираны мөнгөн тэмдэгч одоо юу вэ дэвсгэр гэнэ. Мөнгөн тэмдэгч юу вэ? Тэрний одоо үнд одоо бүр унаад бүр амар юм болж байгаа. Тэгээ Иранд одоо чагсаал цуглаан болоод яг одоогийн байдлаар амар юм болж байгаа. Юун шинжил баяр яг мэдээж тэнцээ тэмдэглэн нөхлөө нь өөр байдаг ч гэсэн юун баяр ингээ амар юм болж байгаа. Тэгээд энэ бүхнийг одоо тэмцэж, эсэргүүцэж, дуу хоолойгоо хуваалцаж, шүүмжилж, зориглож харуулж чадж байгаа гэдэг бол мундаг дээ. Тэрийгээ сайн кино болж хийж, маш сайн зохиолтой, маш хөгжилтэйгээр тэгсэн мөртлөө сэтгэл тэр маш хүнд байгаа импактыг нь мэдрүүлжсэн ийм кино гэдэг бол үнэхээр гайхамшиг. Тэгэхээр Jafar Panahiгийн It Was Just an Accident бол супер кино байсан. За тэгээд 6-ад Danny Boyle-ийн маш олон жил хүлээгдсэн 28 Years Later кино байсан. Энэ дээр бол одоо франчайз дотор одоо шууд хамааралгүйгээр үргэлжлүүлэх шаардлагагүйгээр одоо шинэ киног яаж маш сайн хийж болдгийм бэ гэдгийг энэ дээр харуулсан бүтээл байлаа. Энэ дээр бол нэг тийм хоёр хэсгээс бүрдсэн киноны үндсэн зохиол. Тэгээ би ревю ярьсан байгаа. Тэгээ ревю зүйл илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. Үзээрэй. Үнэхээр гайхалтай бүтээл байсан. Одоо шинэ Bone Temple гэдэг одоо 1 сар тохоо тий баг гарах гэж байгаа. Тэрийг бол тэгсэн ядан хүлээж байна. За 5-д топ 5 No Other Choice. За No Other Choice-ыг түрүүн ярьсан гайхалтай бүтээл. Ибийнхэн өөрийгөө ямар гайхалтай жүжигч юм бэ гэдгээ харуулсан. Манай анхаа супер явж байгаад баяртай байна. За F1 бол жиггэн театрын experience байсан. F1-ийг утсан дээр, таблетэн дээр мэдгүй одоо юу гэдгийг жижиг монитор дээр үзэх маш л утгагүй санагдах баг. Гэртээ гэхдээ үнэхээр том дэлгэцээр ч юм уу гоё одоо саунд системтэй үзвэл эсвэл одоо юу гэдгийг өндөр зэрэглэлийн чихвчээр ч юм уу тэгэж үзвэл үнэхээр гоё бах. Түүнээс биш энэ бол заавал кино театрт үзэх ёстой experience байсан. Энэ жилийн топ experience-үүдийн нэг. За 3-т нь Frankenstein түрүүн ярьсан. Тэгээд Jacob Elordi ямар мундаг жүжигчин юм бэ гэдгээ энэ чинь харуулсан. Би Jacob Elordi-г нэг сүртэй юмд үзэж байгаагүй, баг юмд үзэж байгаагүй санагч би Euphoria үзэж байгаагүй, өөр бүтээлүүдээс нь үзэж байгаагүй. Тэгээд юун дээр болол энэ Frankenstein дээр Jacob Elordi супер байла. Oscar Isaac, Victor Frankenstein-ийн дүрд үнэхээр галзуу байла. Хиний хувьд Mia Goth бас үнэхээр гоё байсан. Хоёр өөр дүр тоглож чадсан. Энэ кино бол ийм artistic masterpiece бүтээл байсан шүү. Юу болол Frankenstein бол. За хоёр нь бол миний сэтгэлийг хамгийн хөдөлгсөн кинонуудын нэг.
миний хамгийн том сюрпризүүдийн нэг Flat Girls гэж кино байгаа. За Flat Girls-ийн хувьд бол одоо юунд Таиландд 2 сард нээлттэй хийсэн ийм бүтээл байгаа. Тэгээд Таиландын бас залуу уран бүтээлчдийн одоо төлөөлөл болсон уран бүтээлч эмэгтэй бол ажилласан юм бүтээл. Тэгээд юунаас бол Таиландаас сая бас Netflix-д ороод глобал Netflix-д орж нэлээд бас анхааралтай өндөр үнэлгээ авсан юм бүтээл байгаа. Jeremiah Wong-Soo-ийн гэж уран бүтээлч эмэгтэйг найруулсан. Тэгээд Fatima гэдэг Earn гэдэг нэрээр явдсан байлээ. Жүжигчин, дуучин, одоо юм T-pop гэх юм да Таиландын T-pop-ийн idol тэгээ Kirana гэдэг юм жүжигч хоёр гол дүрдэн тогсон юм бүтээл байгаа. Энэ овгуудын үнэхээр дуртахад айгүй нэрлэхэд айгүй хэцүү болохоор би дурдсангүй. Тэгэхээр энэ Flat Girls гэх киног бол анх Бангкокд өөр кинонууд үзэж байхдаа трейлерын айгүй одон гарсан. Тэгээд тэр трейлер гарч байхад бол айгүй анхаарал татчихсан. Айгүй юм гоё, emotional, гоё драма байх юм шиг санагдчихсан. Айгүй гоё трейлерс. Надад бүр амар тийм гоё. Яг олон үзсэн нөлөөсөн л баг л та. Гэхдээ үзэх болгон тэр трейлер эхлэх болгонд би бүтэн үзчихсэн. Тэгээд энэ киног бол одоо юунд нээлттэй хийхэд нь яг анхны л Таиландтай нээлттэй хийж байгаа өдрөөр нь бол хүлээн тэсэн ядан хүлээж яг нээлтээр нь үзчихсэн. 2 сарын 3-нд Бангкокт нээлттэй ихт үзсэн. Маш их таалагдсан. Амар хайруулсан. Тэгээд би бас бодоол юм л да. Яалтчгүй тухайн үед яг Бангкокт 1 сар болсон, сар гарan болсон болохоор яг мэдээж тэнд амьдрах байл өөр, тийм ээ. Урт хугацаанд амьдрах бол өөр. За бүр тэнд төрж өссөн хүмүүст бол бүр тий сондоо ертөнц шүү дээ. Гэхдээ нэг юу гэдгийг гол туристийн газруудаар нь яваад нэг өнгөрөхөөр 7 хоног ч юм уу тий. Тэгээд сар гарan байх бол бас нэг ялчгүй өөр байгаа юм л да. Тэгээд 2 сарын 6-нд гарч ирсэн юм биш үү? Дэлхийн нээлт нь 2 сарын 3-нд байсан. Тэгээд яг театруудаар 3-6-нд гарч ирсэн. Тэгээд тэр experience нөлөөсөн гэж би бодож байна. Яг нэгдүгээр би энийг бол маш сайн кино гэж бодож байна. Тэрэн дээр нэмээд надад таалагдах сэтгэл төрх нь бас нөлөөсөн гэж бодож байна. Энэ дээр бол заавал Таиланд байсан байгаагүй сайн гэж бодож байгаа зүйл нь яг амьдралын классын ялгаа, өсвөр наснаас яг адулт хүүд рүү шилжиж байгаа амьдралын барьцгүй, хэцүү, хариуцлага өндөртэй, хариуцлагын ялгаатай найзуудын хувьд те ийм нөхцөлд байгаа. Тэнцэнээс одоо өөр зүйлийг хүсэж байгаа те. Одоо энэ чинь ингээд дэлгэрүүлээд спойлер бол биш л те ярахад ийм цагдаа нарын одоо манайхаар бол дүүргийн цагдаа нарын одоо гэр бүлүүд амьдардаг цагдаа нар амьдардаг юм нэг орон сууцны блок байгаа байхгүй хотгон манайхаар бол тий. Тэгээ энэ чинь өсөж байгаа одоо юм нэлээд том 2 өсвөр насны охин байгаа 18-тай 2 охин 17-8-тай ч юм уу. Арай өрөөгөө том 2. За энэ хоёрын нэг нь бол ингээ аав ээж нь бол ер нь санхүүгийн айгүй боломжийн аав нь бас өндөр цолмолтой. За тэгтээ одоо аав ээж нь хоорондын харилцааны асуудалтай. Тэгээд тэр охин бол одоо ингээ тэрнээсээ болоод гэр бүлтэй одоо санхүүгийн асуудал байхгүй боловч одоо аав ээжийнхээ хоорондын асуудлаас болоод бол юм харилцааны жоохон хэцүү те сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Нөгөө охины хувьд бол одоо гэр бүл нь айгүй хэцүү. Аав нь өнгөрч өгсөн. Тэгээ аав нь өнгөрцөн айгүй мундаг цагдаа байсан учраас одоо цагдаагийн газраас бол гэр бүлийг нь тэр цагдаагийн нарын ажилтнууд амьдардаг байранд амьдрахыг зөвшөөрч амьдарч байгаа. Тэгээ аав насаараа бараг жил 2 жил болцсон. Ер нь юу хөөгдөжгүй л байгаа. Ийм одоо тэгээд олон охтууд биш олон одоо дүүнэраа тэр чинь бас ганц хоёр банд байдаг баха 3 4 дүүгээ хардаг. Тэгээ ээжтэйгээ хамт ингээ амьдардаг, ээжтэй тусалж амьдардаг юм охин. Ийм одоо 2 өсвөр насны охины тухайл амьдрал гарч байгаа юм л та. Тэгээд нэгдүгээр тэр бол тэрийг тэр ялгаа агүй олон зүйлүүдийг тэгээ нөрийн харилцаа тэр дунд яаж босч байгаа унж байгаа. Тэгээл тэнцээ энэ хоёроос хамаагүй ах нэг юм цагтаа тэнцээ ярьж байгаа. Тэдний хоорондын харилцаа гээл те. Тиймэрхүү зүйлүүдийг айгүй гой тайвнаар нюанстай гой ингэж харуулж болж чадсан. Тэгээд энэ хөгжмийг нь зохиолч болол өстой үнэхээр мундаг зохиолч байсан. Юу гэдэг Jaytep Rarongjai гэдэг. Тэгээ энэ зохиолч бас нөгөө How to Make Millions Before Grandma Dies гэдэг өнгөрсөн жилээр айгүй их шуугуулсан. Тэгээ одоо энэ 25 оны ихээр бас Оскар дээр яригдчихсэн юм бүтээлээсэн шүү дээ. Бас үзээрийг санал болгохоор байна. Rusty Talks podcast дээр бас ярьжсэн кино. Тэр киноны хөгжмийг бичсэн хөгжим зохиолч ажилласан байлээ. Хөгжим айгүй гоё байсан. Тэгээд энэ кинон дээр бол яг тийм гоё мэдрэмжийг олгосон. Тэгээ тэнд байгаа одоо жишээ нь ингээл яг энэ кинон дээр ингээд энэ манай хоёр дүр маань ингээд нэг юм дүүрэгт амьдарч байгаа шүү дээ. Тэгээд тэр хоёр ингээд юм Chao Phraya гэдэг юм том одоо мөрөн гол байдаг Бангкокын дундуур уусдаг. Тэгээ тэрний ингээд иргэдээр очиод энэ нөгөө одоо туристүүдийн явдаг юм том амар юм одоо өмтэй те юм одоо юунууд круиз аяллууд за ингээл туристүүдэд зориулсан орой хоол мал идэг юм айл. Би тэрэн дээр сууж үзээгүй л те. Гэхдээ харж исэн тэрийг зөндөө харж исэн. Тим ингээл юмнууд явдаг. Би та хэдэд одоо бичлэг харуулъя. Тим ингээл явдаг. Яг тэднийг очиод энэ хоёр ингээл үздэг байхгүй. Хизээ нэгэн цагт энэ дээр суугаал явах юмсан ингээл те амар мөрөөдөл те.
Тэр мэрийг ярьдаг. Тэгэл тэр хэсгүүдийг ингээл харахад яг цаана ингээл хилтэн мэлтэн харагддаг байхгүй энэ киноныхаа хэсэг дээр. Тэгэхэд би тэр яг хилтэнгийнх нь хажуугаар ингээл моол зоолоор тинэл гэл ингээл амар том хоёр өндөр юм luxury одоо зэрэглийн амар сүртэй хоёр өндөр юм апартмент барилга байд. Тэр мэрийг хараад гэл ингээл өнгөрж исэн байхгүй би тэр бичдэг юм. Хэрвээ Темко дөгж амтсан бол одоо гарч байгаа. Тэгээд тэгжсэн тэгээд тэр мэр бас нөлөөсөн. Ер нь бол зөвхөн тэр гэлтгүй ингээл амьдралын ялгаа ямар байна те хүмүүст ямар харж одоо жишээ нь бид нарт туристэд ямар харагддаг тэгэхэд тэнцээ бодит амьдрал дээр хүмүүст ямар мэдрэмж төрж байгаа юун дээр ямар асуудал гарч байгаа гээл те юуны төлөө юуны төлөө тэмцэж байгаа гэдэг ч юм уу ямар саад бишэл гарч байгаа гэдэг аюугаа гаргаж чадсан юм хайр хүргэсэн гоё кино байсан. Саяхны хүртэл Netflix дээр болол орцсон байсантай харамсалтай нь бас нэг 2 3 сар болоод Netflix-аас гарцсан бэлээ тэг хүмүүсийг хэрвээ одоо миний ярьж байгаа тодорхойлж байгаа нь сонирхолтой санагдчихвэл өөрийн чи үзэх төрлийн кино шиг санагдчихвэл үзээрэй. Яг одоо Netflix дээр бол байгаа юм биш үү? Yes. Яг одоо Netflix дээр бол байж шүү. Би бүр яг ярьж байгаа дундаа шалгалаа. Яг одоо бол Netflix дээр байгаа юм. Хэрвээ сонирхчихвэл сонирхолтой татчихвэл трейлерыг үзээрэй. Тэгээ сонирхолтой санагдчихвэл үзээрэй гэж зөвлөхөр байна. За тэгээд номер 1 киног хэлхээс өмнө хэдэн honorable mentions те эхний 10-д орохгүй ч гэсэн бас энэ жилийн онцлогоод бас чамлахааргүй бүтээлүүд гэх юм бол The Fantastic Four First Steps байна. Ер нь дайггүй байсан. Art direction хамгийн таалагдсан зүйл нээсэн. Vanessa Kirby үнэхээр гоё үзлэнтэй байсан, гоё байсан. Joseph Quinn үнэхээр гоё байж чадлаа. Манай Ben Grimm хангалттай гараагүй ч гэсэн гоё байсан. Eben Moss Backrack-ийн дүр тэгээд Pedro Pascal-ийн хин болол надаа яагаагүй. Franklin Ben Richards уучлаарай. Яг бүтэн convince итгүүлээгүй гэх юм уу да. Өмнө нь би айгүй эргэлзэжсэн шүү дээ та хэд санаж байгаа бах те. Мань үнийг юу гэхэд бол Reed Richards гэхэд жоох эргэлзээд байна гэд. Тэгээ тэрийг бол жоохон дарсан бүтэн дараагүй. Гэхдээ тэгээ хамгийн гоё юмнуудынх нь нэг бол Julia Garner-ийн Silver Surfer байсан. За Thunderbolts surprise emotional кино байсан. Эхний 10-т орчхоор юм гоё кино бол байсан. Florence Pugh awesome. Туслах төрийн жүжигч. Бүгдээрээ гоё. Ер нь айгүй гоё байсан. Айгүй импакттай байж чадсан гэж бодож байна. Тэгээд Cleber Mendoza Filho гэж жүжигчний уучлаарай найруулагчин The Secret Agent гэж кино байсан. Үнэхээр мундаг кино байлаа. Бараг 3 цагийн драма кино байсан. Маш их таалагдсан. Бараг 2 3 өөр уур амьсгалтай хэсгээс бүрдсэн маш олон зүйлийг илэрхийлсэн Бразилийн одоо тэр цэргийн дарамттай цэргийн захиргаатай байсан үеийн талаар бол гарч байгаа бодит болдог байсан үйл явдлын талаар гарч байгаа. Тэр бол маш таалагдсан гоё кино байсан. Тэгээ манай юунд тоглосон миний бүх цагийн хамгийн хайртай зурлууд нэг Narcos зурлууд бол Pablo Escobar-т тоглодог. Wagner Moura гэж хайртай жүжигч маань энэ кинонд гол дүр тоглосон. Энэ жил Оскарт нэр дэвшээд за бүр favorite жүжигч магадгүй гэдэг юм яриа явагдаж байгаад маш их баяртай байгаа. Үнэхээр супер байсан. За тэгээ Weapons байна. Weapons үнэхээр гоё байсан. Зөвхөн аимшиг кино байлаа. Онцлог аимшиг кинонд нэг байсан. Би уг нь аимшиг кино сүүлийн хэдэн жил нэлээд идэвхтэй үзчихсэн боловч энэ жил бол бараг үзээгүй юм байлээ. Тэг Weapons-ыг л үзэж чадсан. Уул нь үзье гэж бодсон зөндөө кино байсан. Одоо сүүлийн Conjuring, The Last Rites те. Тэгээл одоо юу гэдэг юм өөр юу байлаа да. The Long Walk kind of яг триллертэй аимшиг ихээс л өөр юу байлаа. Санаад орохгүй гэхдээ зөндөө аимшиг кино байсан сайн гэж ярьжсэн. Тэг үзье гэж бодсон бүгдийг үзэж чадаагүй. Цуврал бол ороог байгаа. За тэгээд My Old Ass гэдэг comedy киногоос үзээрэй сонирхох юм бол хин Aubrey Plaza айгуу гоё байсан. Хөөрхөн comedy. Тэр зүгээр нэг хөөрхөн comedy биш бас жижигхэн тэнцэнэ юм хөөрхөн драма байж байгаа. Одоо энэ 18 сүрж байгаа яг teenager охин нэг удаа ингээд юу яагаад мөөг хэрэглээд тэгсэн чинь ирээдүгийнх нь 20 жилийн дараах өөрийнх нь хувилбар хүрээд ирдэг. Тэр нь Aubrey Plaza. Тэгээд энэ хоёр хоорондоо ингээд янз бүрийн ярьж байгаа тухай. Ер нь бол зүгээр л өсөх, насанд хүрэх процесс те. Яг teenager байж байгаа. Тэнчэнээс ингээд том болж байгаа мэдрэмж тэр дунд төрж байгаа эргэлзээнүүд өөртөө итгэл эсвэл итгэлээ алдах маш том асуултын тэмдгүүд, найзуудын харилцаа өөрийгөө олж нээх гэх мэт амар олон зүйлийг одоо зүйл дунд байдаг бухимдал эргэлзээ тэр мэдрэмж юмыг харуулсан айгуу гоё хөгжилтэй хөөрхөн гоё драма кино байсан. За тэгээд Сингапурч найруулагч Чимээгөө Хотын жолоочийг би бас дурдмаар энэ Silent City Driver кино бол үнэхээр гоё онцлог кино гэж чадсан. Монголд ер нь хөндөгддөггүй сэдвүүдийг хөндөж чадсан гоё хийцтэй, удаан, тайван өрнөлттэй, зэвүүн нүдэнд ямар нэг хөндөж байгаа зүйлээ сүртэй тулгахгүйгээр үзэгчдэд тэр толгоогоо ажилуулахыг бол одоо үлдээж хийж чадсан юм бүтээл бол байсан. Тэгээд Чимээгөө Хотын жолооч бас олон улсын наадмуудаар яваад амжилттай явж байгаа харагдсан. Тэгээд тэрэнд бас баяртай байгаа. Аль болох олон улсын бүтээлүүд олон улсын
уран бүтээлчд үзээсэй гэж бас хүсэж байгаа бүтээл байгаа. Тэгээд Чимээгүй хотын жолооч бол маш их таалагдсан. За тэгээд номер 1 кино. Номер 1. За энэ номер 1 бол Sinners байлаа. Sinners. Ryan Coogler-ийн Sinners үнэхээр гайхалтай бүтээл байлаа. Миний бүх цаг үед яригдах бүтээл гэж бол бодож байна. Миний амьдралдаа утсан хамгийн биширмээр театрт бүр ингээд зөвхөн зохиолын хувьд биш. Болж байгаа үйл явдал жүжиглэлтийн хувьд биш. Техник, хийц. Тэгээд тэр хийцэн зохиолдоо, тэр өрнөлтөө болж байгаа үйл явдалтаа ямар ач холбогдолтой, түүхэн ямар ач холбогдолтой, ямар гоё сэтгсэн, ямар гоё гүйцэтгсэн, ямар гоё мэдрэмж өгсөн гэдэг талаасаа бүх цаг үед миний хувьд яригдахаар театрт бүр ингээд 2 дахь үзэгтээ бүр ингээд зорж хүлээж агаад үзэж явахдаа уйлж ингэж үзсэн хэсэг бол Sinners дээр байл. Энэ киноны би хайрладаг маш олон шалтгаан байгаа, хүндэлдэг маш олон шалтгаан байгаа. Гэхдээ л тэр олон шалтгаан, олон жинтэй байхад л тэр сцен маш том хэмжээ одоо ачаагүй урж байгаагаар буруудах гэдэг нөлөөтэй. Гэхдээ тэр дээр синтезингүй энэ кино бол masterpiece, үнэхээр гайхалтай кино байсан. Би 2 удаа ревю хийсэн. Sinners-ийг насаараа дахиж үзэх бах. Энэ жилийн миний хамгийн олон сонсон одоо бүтээлүүдийн нэг бол Sinners-ийн хөгжим байсан, дуунууд нь байсан. Үнэхээр гайхалтай байсан. Би Sinners-ийн 2 ревю тусдаа оруулсан байгаа та хэд маань. Дэлгэрэнгүй ревю тэндээс үзээрэй гэж хүсгээр байна. Гайхалтай бүтээл. За тэгээд энэ жилийн миний кино experience-ийн топ 10 киноны хэсэг бол энэ өрөөд өндөрлж байна. Та хэд маань санаа сэтгэлээ итгэвтэй хуваалцаараа топ 5 киноны байна, топ 10 киноны байна. Театрын галзуу experience-нд нь юу байв? Театрт үзсэн ч болоосаа гэсэн experience юу байна? За магадгүй гадаадд явж байгаад одоо Монголд үзэх боломжгүй бүтээлүүд хэрвээ олж үзсэн бол бас санаа сэтгэлээ хуваалцаараа. За тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзлаа. Баяртай хамт байсан бүгдээр нь баярлалаа. Сайхан баярлцгаагаараа 2026 онд уулзцгаая. 25 оны хугацаанд хамт байсан бүгдээрэнд нь маш их баярлалаа. Donation хийж дэмжээрэй, subscribe дараарай. Letterboxd дээр дагаараа. Тэгээд 2026 онд хамт байцгаагаараа баярлалаа.